Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэнд төргий. За багш нь 9-р ангийн химийн хичээлээр өнөөдөр ионт нэгдлийн томьёо бичих нэрлэх тухай хичээл заахаар бэлтгэсэн байгаа. За багшийн заах гэж байгаа энэ хичээлийн сэдэв бол сурах бичгийн 9-р ангийн сурах бичгийн 80-81-р хуудсан дээр энэ агуулгыг бичсэн байгаа. Хүүхдүүд та нар энэ хуудсуудаа нээгээд харж иж болно. За бид нар 9-р ангид орсноор молекул кинетикийн онлоор бодис тэдгээрийн төлөвийн шилжилт бодисын шин чанарыг тайлбарлаж байгаа. За бодисын тухай энэ тайлбарууд дээр багш нь жоохон нэмэлт сэргэн санах тийм мэдээлэл өгье. За бодисыг бүрдүүлэх жижиг хэсэг бол атом, молекул, ион байж болно гэт. Атомын бүтцтэй ямар нэгдэл байдаг вэ гэхээр бидний хамгийн түгээмэл мэддэг нэгдлийн жишээ бол алмаз. Алмаз бол онцгой хатуу шин чанартай өрмөн машины шил зүсэгчийг алмазаар хийдэг өнгөө талс бодис. Ус бол ус төрөгчийн 2, хүчил төрөгчийн 1 атомоос тогтсон. Байгаль дээрх одоо тийм ээ монголчууд бид нар чандман эрдэнэ гэж нэрлэдэг байгаа. Усгүйгээр амьдралын тухай төсөөлөхөд төвөгтэй ийм молекулын бүтцтэй химийн нэгдэл. За ионы бүтцтэй нэгдлүүдийн жишээ бол бидний хамгийн түгээмэл мэддэг жишээ бол хоолны давс. Хоолны давс бол цагаан өнгийн талс бодис, усан усмал ба хайлт байдалтай захилгаан гүйдлийг дамжуулдаг. Яагаад бодисууд ийм өөр шин чанартай байдгийг болоо гэж өмнө бодож байсан баг. За тэгвэл энэ бодисуудын өөр шин чанартай байгааг бүгдөө химийн холбоо, химийн холбооны онцлогтой холбон тайлбарлах юм аа. Тэгшин тэгэхээр бодисуудын шин чанарыг тайлбарлсан, шин чанар тэдгээрийн онцлогийг тайлбарлсан бичлэг, шин чанарыг химийн холбооны үүднээс тайлбарлсан бичлэгийг үзүүлье. Элементийн атомууд гадаад давхраандаа 8 электронтой электронны бочлолтой давхраа үүсгэх эрмэлзэлтэй байдаг. Атом гадаад давхраандаа 8 электронтой байх хандлагыг бас октетийн дүрм гэж нэрлэдэг байгаа. За химийн элементийн атомууд хоорондоо химийн холбоогоор холбогдно. За химийн холбооны нэг төрөл нь бол ковалентийн холбоо юм. За ковалентийн холбоо үүсгэхэд октетийн дүрмээр атомууд хоорондоо электроноо тэгш хуваа эзэмшдэг. За нүрс төрөгчийн атомыг ковалентийн холбоо үүсгэхэд тайлбарлахаар авсан байна. За нүрс төрөгч атомынхаа гадаад давхраанд 4 электронтой. За 4 ус төрөгчийн атомтой нэгдээд нүрс төрөгчийн атом гадаад давхраандаа 8 электронтой электронны бочлолтой хүрээ. Ус төрөгчийн атом гадаад давхраандаа 1-р давхраандаа 2 электронтой электронны бочлолтой хүрээ үүсгэж ковалентийн холбоо үүсэж байна. За химийн холбооны дараагийн нэг төрөл бол ионы холбоо юм. За ионы холбоо бол эсрэг цэнэгтэй атомуудын хооронд ионы холбоо үүсдэг. За жишээ болгоод бид нар элемент натрий, элемент хлорыг сонгож авсан байна. Элемент натрий бол үеийг системийн 11-р элемент. Атомын 3-р давхраан дээр 1 электронтой. Элемент хлор үеийг системийн 17-р элемент. Атомын гадаад давхраанд 7 электронтой байгаа бүтцийг бид нарт харуулж байна. За натрий атомын гадаад давхраанд байгаа 1 электроныг сул хүчээр дутах бөгөөд хлор 1 электроныг өөртөө нэгдүүлж авснаар электроны гадаад давхраандаа 8 электронтой болохыг ирмэлцдэг. За зураг дээр натрий гадаад давхрааныхаа 1 электроныг алдаж хлор гадаад 1 электроныг нэгдүүлснээр 8 электронтой болж байгаа бүтцийг харуулсан байна. Энэ үед натрий 1 электроноо алдаад нэмэх 1 цэнэгтэй, хлор 1 электроныг нэгдүүлж аваад хасах 1 цэнэгтэй. Ийхүү эерэг сөрөг цэнэгтэй ионуудын харилцан таталцлаар үүсэж байгаа химийн холбоог ионы холбоо гэж нэрлэж байна. Ионы холбоогоор үүсэж байгаа нэгдлүүдийг бид нэр ионт нэгдэл гэж нэрлэдэг. За тэгвэл өнөөдрийн хичээл бол ионт нэгдлийн томьёо бичих нэрлэх тухай байсан байх нэ. За багшин самбар дээр эерэг сөрөг цэнэгтэй ионууд буюу анион катионуудыг тэмдэглэсэн байна. Байрлуулсан байна. За эерэг цэнэгтэй ионуудаа тусад нь ялгаад байрлуулчих.
нэмэх хасах цэнэгтэй ионуудын харилцан таталцлаар үүссэн хими холбоог ионы холбоог нэ гэсэн. За металл натрий яагаад нэмэх цэнэгтэй болсон бэ гэж. Тэгэхээр металл натрий атомынхаа 3 дугаар давхран дээр байгаа 1 электроноо алдаад натрий нэмэх ионы цэнэгтэй холоор 1 электроныг нэгдүүлж аваад холоор сөрөг цэнэгтэй болсон. За тэгвэл нэмэх цэнэгтэй ионыг бид нар катион, нэмэх цэнэгтэй ионыг катион, сөрөг цэнэгтэй ионыг анион гэж нэрлэдэг. За тэгвэл бид нар одоо самбарт анион катионуудыг ялгаад байрлуулсан байх нэ. Калий ион, кальций ион, магний ион, өстрөгчийн ион, хөнгөн цагааны ион гэх мэтээр яах нь. Ингээд ионуудаа эрэг сөрөг цэнэгтэй ионууд буюу нэмэх цэнэгтэй ионууд, катионууд, сөрөг цэнэгтэй ионууд, анионуудаа байрлуулсан. За одоо хэдүүлээ ионт нэгдлийн бүтцийг химийн томьёогоор илэрхийлэх арга үзье. За ионт нэгдлийн томьёо зохиохдоо баримтлах үндсэн зарчим байна. Сөрөг ба эрэг ионы цэнгийн тоо тэнцүү байна. Тэгэхээр ионт нэгдлийн томьёо бичгэд хамгийн гол бидний анхаарах зүйл бол эрэг ба сөрөг ионы цэнгийн тоо тэнцүү байх нь. Эрэг сөрөг цэнэгтэй ионы тоо тэнцүү байна. За энэ дээр энэ нэгдэл дээр жишээ авъя. Натрий нэмэх цэнэгтэй ион сульфидийн 2 хасах цэнэгтэй ион байна. За тэгвэл одоо энэ нэгдлийн томьёог яаж бичих вэ гэж. Тэгэхээр энэ хоёр ионы цэнэг тэнцүү байх ёстой. Натрий 1 нэмэх сульфидийн бүлэг 2 хасах цэнэгтэй байна. Тэгвэл энэ хоёр ионыг тэнцүү байхын тулд дахиад нэг натрийн ион хэрэгтэй болж байна. Одоо эндээс томьёог яаж бичгийг харуул. Натрийн ион 2 байгаа. Натрийн ион 2 байгаа. Түүний химийн томьёоны ард индекс болгож бичээд S бүхрийн атомаа залгав. Натрийн атом 2 нэмэх 2 хасах. Ионы цэнгийн тоо тэнцүү гэж. За тэгвэл энэ нэгдлийг бид нар натрий 2S гэж унших нь байна. За кальцийн 2 нэмэх цэнэгтэй ион нитратын бүлэгтэй яаж химийн нэгдэл үүсэх вэ? Энэ нэгдлийн томьёог яаж бичих вэ гэж. За тэгэхээр кальций 2 нэмэх цэнэгтэй нитратын бүлэг сөрөг цэнэгтэй. Энэ хоёр ионы цэнгийн тоо тэнцүү байхад бид нар анхаарах ёстой. За тэгвэл кальций 2 нэмэх нитратын бүлэг 1 хасах учраас дахиад нэг нитратын бүлэг хэрэгтэй байх нь. За одоо тэгвэл энэ нэгдлийн томьёог яаж бичих вэ гэж. За энэ S 2 хасах энгийн ион, энэ NO3 хасах нийлмэл ион. Нэг төрлийн атомудаас тогтсон бол энгийн ион, 2 ба хэд хэдэн төрлийн атомудаас тогтсон ионыг бид нар нийлмэл ион гэж нэрлэдэг байна. За тэгвэл кальций 2 нэмэх нитратын бүлэг сөрөг цэнэгтэй энэ хоёр ион нийлээд 2 хасах, энэ 2 нэмэх тэгвэл одоо томьёо яах нь зөв бичигдэх гэж байна. За одоо томьёогоо бичихээр хэдүүлээ анхаарай. Жилтөрөгчийн атом 3 байгаа гэдгийг энэ 3-ын тоо бол илэрхийлж байгаа. Энэ 2-ын тоо бол нитратын бүлэг нийтдээ энэ 2-ын тоо бол нитратын бүлэгт хамааралтай гэж ойлгоно. За энэ 2 нэмэх цэнэгтэй энэ 2 ионы цэнийг нийлээд 2 хасах, 2 нэмэх 2 хасах. Химийн нэгдэл бүхэлдээ яах нь цахилгаан сармаг байх ёстой гэж тийм ээ. Энэ хоёрын нийлбэр 2 нэмэх, энэ 2 хасах. Нийтдээ натрий сульфидийн энэ химийн нэгдлийн цэник бүхэлдээ цахилгаан сармаг байх ёстой гэж ойлгож байна. За дараагийн жишээ болохоор хүүхдүүдээ хөнгөн цагаан 3 нэмэх холоор сөрөг цэнэгтэй. За ийм ионт нэгдлийн томьёог яаж бичих вэ? Хөнгөн цагаан 3 нэмэх холоор 1 гасах гэж байна. За тэгэхээр бид нарт холоор бол яах нь 3 ширхэг хэрэгтэй болох нэ. За энэ тохиолдолд томьёог яаж бичих вэ гэж. За хөнгөн цагааны атом бол хөнгөн цагааны ион 1 байгаа. Алюмиум холоорын ион бол 3 ширхэг байгаа гэдгийг яах нь химийн томьёоны баруун доод үнцэгт индекс болгон бичдэг. Алюмиум холоор 3 гэж бид нар томьёогоо яах нь унших нэ. За дараагийн жишээн дээр байрын 2 нэмэх цэнэгтэй ион, сульфатын бүлэг 2 хасах цэнэгтэй ионыг авсан. Тэгэхээр энэ хоёр ионы цэнгийн тоо тэнцүү байгаа учраас томьёог бичихтэй яаж бичиж болох нь вэ?
байрын СО4. Нэмэх 2 нэмэх байрын 2 нэмэгдсэн нэгтэй, байрын 2 нэмэгдсэн нэгтэй, сульфатын бүлэг 2 гасгсан нэгтэй. Тэгэхээр бид нэр томьёонд тавигдах хамгийн гол чухал шаардлага бол сөрөг ба эрэг ионы цэнгийн тоо тэнцүү байна гэдэгт яах нь анхаарлаа хандуулах нэ. За ингээд томьёогоо бичсэний дараа томьёогоо нэрлэх ёстой. За нэрлэхийн тулд бидний сургагчдээр өгсөн энэ зарим ионы томьёо ба нэрийг багш нь энд байрлуулчихсан байгаад байна. За тэгэхээр натрийн нэрлэхдээ металлын нэрийн ард ин, металл бишийн нэрийн ард ид гэдэг төгсгөлтэй нэрлэнэ гэдгийг хэлж болно. Мөн энэ юунаас тийм ээ лавлахаас хараад шууд нэрлэж болно. Натрийн S2 хасах цэнэгтэй ионыг юу гэж нэрлэх вэ? Сульфид гэж нэрлэнэ. Натрийн сульфид. За кальцийн эрэг цэнэгтэй ионоо томьёо өчгтөө өмнөө бичин, сөрөг цэнэгтэй ионоо ард нь бичдэг дүрэн байгаа. За кальцийн NO3 сөрөг цэнэгтэй ионыг юу гэж нэрлэх вэ? Нитрат, кальцийн нитрат. За дараа нь хөнгөн цагааны тийм ээ ин металлын нэрийн ард И гэдэг төгсгөлд хамаад хариалгын ялгалын нөхцөл залгаад араас нь холоор сөрөг цэнэгтэй ионыхоо нэрийг хэлэх ёстой. Холоор сөрөг цэнэгтэй ионы нэр бол холоор ид гэх юм. Хөнгөн цагааны холоор ид. За дараа нь барийн СО4 2 хасах цэнэгтэй ионыхоо нэрийг залгана. Барийн СО4 2 хасах цэнэгтэй ион бол сульфат гэдэг нэртэй гэдгийг бид нар өмнө мэддэг байгаа. Ингээд барийн сульфат гэж томьёогоо бичих нэ. За ингээд химийн нэгдлийн тэр дотроо ионт нэгдлийн томьёо бичих, нэрлэх ерөнхий аргууд бол ийм байна. За бидний амьдрал ахуйд бас өргөн тохиолддог, амьдрал ахуйдаа хэрэгэлдэг ионт нэгдлүүд бас байна. За тэдгээрийн нэг нь натрийн хлорид. За өөр сод гэж бид нар мэдэх үлээ хүүхдүүд ээ. Содын тухай бас өмнө мэддэг байгаа. За ионт нэгдүүлээс биднэрт амьдрал ахуйд хамгийн өргөн хэрэглэгдэх нь энэ хоёр нэгдэл байна. За тэгвэл бид нар натрийн нэмэгдсэн нэгтэй ион, хлорийн сөрөг цэнэгтэй ионоос үүссэн нэгдлийн томьёо бичих юм бол натрийн нэгдсэн нэгтэй, хлор сөрөг цэнэгтэй учраас томьёо нь натрийн хлор гэж бичигдэх нь байна. За энэ нэгдэл бол бидний амьдрал ахуйд өргөн хэрэглэгдэх хоолны давсны ихэнх найрлагыг бүрдүүлдэг ийм химийн нэгдэл байна. За сод, техникийн сод гэдэг энэ нэгдэл байна. За томьёогоо бичвэл натрийн 1 нэмэх цэнэгтэй, CO3 2 хасах цэнэгтэй. За тэгвэл химийн томьёоны ард натрийн химийн томьёоны баруун доод өнцөгт 2 гэдэг коэффициент энд тэгсээ бичнэ. Натрийн карбонат буюу техникийн сод. За орой өдрүүдэд ханиа том их байна гэд бидний хоолны давсны усан уусамлаар амаа зайлах мөн одоо шингэн дутагдсан үед өвчтөнд натрийн хлоридын 0.9% уусмлыг физиологийн уусмал гэж тарих зорилгоор хэрэглэдэг ийм амьдрал ахуйд өргөн хэрэглэдэг хоол хүнсэндээ хэрэглэдэг нэгдэл байна. За тэр ханиа томоотой холбогдуулаад хэлэхэд натрийн хлоридын 5% уусмлыг бэлтгэхдээ 5 г хоолны давс хэмжиж аваад 95 г усанд найруулад амаа зайлах юм бол бид нар ханиа томоноос бас урьдчилан сэргийлэх боломжтой байх нэ хүүхдүүдээ. За одоо өнөөдрийн хичээлтэй холбогдуулаад багш нь өгөгдсөн энэ нэгдүгээр хэсэг дээр өгөгдсөн энэ ионуудыг ашиглаад хэдин ионт нэгдлийн томьёо бичиж болох вэ гэдгийг харж агаад өөрөө 5 ионт нэгдлийн томьёо бичээд нэрлээрэй гэдэг нэгдүгээр даалгаврыг өгж байна. Хоёрдугаарт сурах бичгийнхаа 80 дугаар хуудасны 9-11 гэдэг хоёр даалгаврыг ажиллаж үзээрэй гэж хэлэх байна. За анхаарал тавьсанд баярлалаа.